Айшуд бай. Энэ үр дүн халата. Хэрвээ чи минийх шиг амжилтад хүрэх хүсэж байвал тэр бүхэл үргэлж үргүүлж чаддаггүй байсан тэр хэцүү ургамлуудтай ч гэсэн нааша хандуулаарай. Учир нь өнөөдөр би чанд одоо мэддэг бүх хязгаарыг эвдсэн нэгэн аргыг заах гэж байна. Тиймээс анхааралтай сонсороо дэмдэглэл хийгээрэй. Бас ямар нэг асуулт байвал сэтгэлд бичээрэй. Тэшээсин. За одоо эхлэхэд бэлэн боллоо. Юуны өмнө бидэнд ямар материал хэрэгтэйг харцгаая. Би нэг зүйлийг урд чинь хэлэхэд энд ямар ч хачин үнэтэй эсвэл төвөгтэй зүйл байхгүй. Эдгээр бүх зүйлийг ямар ч асуудал бүгээр олж авч авал бидэнд хэрэгтэй зүйлс. Хатаасан бүргасны навч 2 цайны халбага. Үүнийг ямар ч хэмнэн ургамлын дэлгүүр, байгалийн бүтээгдэхүүний дэлгүүрээс эсвэл зүгээр л интернетээр авч орно. Хагас литр ус өөрийгөө чэп. Агаар хамгийн чухал нь энэ нь өнгөгүй, нэмэлтгүй цэвэр агаар байх ёстой. Үүнийг олоход маш хамаархан, маш хямдхан бөгөөд ирээдүйд оолсонуудаа үржүүлэх хийхэд хэрэг осно. 2 шилийн сав тахтай, минь нундагласан шанцай, энэ нь манай сувгийн сонгодог зүйл, шүршгэж сав, мэдээж лимоны модны 1 мөчөр, авокадоны 1 мөчөр хэрэгтэй. Эдгээр зүйлсээр бид мөчөр үндэслүүлэхэд хайртай бүхнийг агуулсан орчин бий болгоно. Одоо бид энэ бүх системийн үндэс суурийг бэлтэж авирна. Бургасны навчны ханд. Саванд 500 мл ус хийж, усыг буцалгана. Ус буцалж эвлэхэд 2 цайны халбага бургасны навч нэмнэ. Газ унтраагаад навчийг 50 хандлахыг хүлээнэ. Энэ алхам маш чухал. Учир нь бургасамд үндэслүүлэхэд шууд нөлөөлдөг байгалийн ауксын хэмээх даваар агуулдаг. Ханд бэлэн болмогч маш сайн шүүнэ. Бидэнд ямар ч ургамлын үлдэгдэл жижиг хэсэггүй цэвэр шингэн хэрэгтэй. Мөн усыг буцалгаснаар хорчинд муугаар нөлөөлж болох мууг органик бодосыг устгасан. Бургасны хандах шүүж авсны дараа дахин саванд хийж буцаана. Одоо анхаарлаа хандуулаарай. Учир нь энэ хэсэг дээр олон хүн алдаа хардаг. 50 мл ханданд нишин цайны халбага агаар нэмнэ. Зөвхөн нэг өөр юу ч биш. Энэ нь хоолны халбаг биш, хоёр халбагч биш, илүү их хэрэггүй. Энэ харьцаагаар үндэс суугчигт төгс тохирох өтгөлтийг авнаа. Агаар маш хүчтэй, маш бага хэмжээгээр ихийг хийж болдог, нүн улахад амархан. Та үүнийг ямар ч юмын санд эсвэл интернетээр хаяхад зулна. Мөн хямдхан олоонуудаа үржүүлж хийхэд хангалттай үргэлжсэн. Агарыг нэмсний дараа сайтар хутгаад савыг гал дээр тавина. Буцалж ихсэхэд яг 2 минут тасалдгүй хутгана. Шингэн хэрхэн өөрчлөгдөж байгааг та анзаарах болно. Энэ нь өтгөөч илүү жиг дувж хайхна. 2 минут өнгөрмөгц гал дээрээс авна. Одоо бид агуулгыг шилэн савнуудад хийн. Шингэнийг тэгш хуваажна. Нэг савнд 250 мл, нөгөөд нь 250 мл. Маш чухал. Савнууд маш цэвэрхэн ариуд косон байх ёстой. Үүнийг хийсний дараа зүгээр л агуулгыг хөрөхийг хүлээнэ. Хөрөх үед агаар хатаж тухтууртай жээл шиг зүйл үүсгэнэ. Энэ нь мөчир хэдэн 7 хоногийн турш хогжих орчин байх бөгөөд бид байнга анхаарах шаардлагагүй. Орчин хөрж байх хооронд бид мөчирнүүдээ бэлтэр. Бид нэг нимбэгний модны мөчир, нэг авокадоны мөчир дайрв. Хэмжээ нь шилэнд бүрэн багтах үйц байх ёстой. Учир нь дараа нь бид пагзах болно. Хайрцагтуудыг хийсний дараа энд нэг чухал зүйлийг тодруулъя. Энэ аргаар бид алоэ вера ашиглахгүй харин нундаг шанцаа ашиглана. Бид шанцаыг зөвхөн шархалсан хэсэгт мөчирнэс уурын дур хийнэ. Ямар ч тайлт хийсэн бай бүх мөчрийг бүрэх шаардлагагүй зөвхөн ил гарсан идтэй хийсгүүдэл дурхнаа. Шанцаа юм маш хүчтэй байгалийн мөөгөнцрийн эсрэг үйлчлэгээтэй тул эхний хэдэн 7 хоногт биднийг хамгаална. Ижүүдэр шансаг сэгсэж аваад болонза. Агаар бүрэн хөрж хатуу болсон үед бид мөчирнүүдийг ийн. Тэдгээрийг болгоомжтой байрлуулж өөрсдөө тогтвортой зогсоо хүртэлн тогтооно. Өөрөө энэ орчин тогтноо. Энд мөчир өөр тэрэгтэй бүхнээ олно. Бургасны байгалийн даавар, тогтмол чийгшил, өндөр чийгтэй орчин, тогтвортой орчин. Тиймээс энэ арга бусад аргууд бүртэлгүйцдэг газарч ажилладаг. Цавыг хаахаасаа өмнө маш зөөлөн үржвэн сэргийлэх бодисторхон үнийг бэлтгэхийн тулд 1 литр усанд баг зэрэг шанцаа хийж сайтар хотоод нарийн давуу эсвэл кофений шүүлтүүрээр шүүнэ. Үүнийг шүршигч саванд хийж маш нэмгэн нэг удаа шүүшнэ. Одоо савнуудаа хагас зүйдэт баярлуурлаа. Эзэд шууд нар тусгаж уухгүй өргөл шууд бус гэрэл байгаанаа. Хэрвээ дулаан орчинтэй бол бүрсэ. Дулаан нь үйл явцыг хурдасгаж хүүртэн нь удаашруулна.
Энэ системийн арчилгаа маш энгийн. Өмнө нь бэлтгэсэн шанцаатай байгалийн мөөгөнцийн эсрэг үржлэн сэргийлэх будсыг ойролцоогоор 4 эсвэл 5 хоног тутам сэргийлнэ. Энэ юун хийхдээ үндэ энэ нь зөвхөн тайрсан мөчр мөөгөнцөр үсгэх ямарч боломжгүй байлгаж зорилготой юм. Учир нь энэ нь маш өндөр чигшээлтэй орчинд байгаа. Савны дотор мөөгөнцөр үсхийг бид акт хэсэхгүй. Мөн илүү хүчтэй химийн мөөгөнцрийн эсрэг бодис хэрэглэж болгоч шанцаатай байгалийн мөөгөнцрийн эсрэг бодис хангалттай үр дүнтэй. Мөн арын цэвэр маш жуул. Хаяасан мөчөртэй ажиллах эсвэл савыг унгайлгах бүртээ гараа маш сайн угааж цэвэрхэн баялах хайштай бөгөөд боломжтой бар салхи багтай цэвэрхэн орчинд хийх нь зүйтэй. Бид өндөр чигшил дурдсан органик материалтай ажиллаж байгаа тул сав руу ямаач спор орвол хуугжих магадлал маш өндөр. Тиймээс 3-4 хоног тутамд савыг хэдхэн секунд онгойлож бага зэрэг агаар оруулж урдчлан сэргийлэх шүлшигч цацаж дахин хаадаг. Ингэснээр системийг цэвэрхэн доктортой асуудалгүй байлгахад хангалттай. Энэ төрлийн үржүүлэх буурах сарны үед илүү сайн үр дүнтэй байдаг. Энэ нь эд шидийн зүйл биш ч энэ үе шатанд ургамлын шүүс ишний доод хэсэгт илүү төвлөрдөн нь үндэсжилтийг дэмждэг гэж ажиглагдсан. Заавал техалгүйч боломжтой бол буурах сарны үед хийх нь илүү дээр. Эцэст нь бид бүгд нь хүлээж байсан мөчирлээ. Одоо 6-7 хоног өнгөрч ямар сайхан харагдаж байгааг нь хардаа. Ямар гайхамшигтай урхуулха. Бүрэн хөгцсөн үндснүүд, эрүүл үндснүүд, цагаан бөгөөд идэвхтэй үндснүүд. Энэ бүгдийг бид бүрэн байгалийн орчинд яварч хүчтэй химийн бодисгүй амьдралаа хүндрүүлэхгүйгээр хийж байна. Энгийн аргаар бид тогтвортой систем ашиглан үржүүлгийн мөчөрт хэрэгтэй бүхнийг өгч атархмаар үр дүнд хүрч чадлаа. Одоо үржүүлгийн мөчөр ийм эндистэй болсон үедээ бид дараагийн алхам руу шилжих цаг ирлээ. Одоо маш чухал хэсэг эхэлж байна. Энэ хэсгийг олон хүн тоодгүйч өмнөх бүх ажлыг үр дүнтэй болгоод гол үүрэгтэй. Үржүүлгийн мөчөр бүрэн хөвжиж сайн үндэстэй болсон гэдгийг хармагцаа бид зүгээл дүрмэдэн гаргаж болохгүй. Энд үржүүлгийн мөчрийг зүгээр татаж ардаггүй. Орчин нь гэлээр хатуулагдсан, агаар нь бэгчсэн тул маш болгоомжтой хандах хэрэгтэй. Юуны түрүүнд бид нэмгэн хутга шиглэн шилийн савны дотор талыг бүхэлдэн тойруулж зүснэ. Ээлийг шилний ханаанаас аажмаар яаралгүйгээр салгаж эхэлнэ. Ингэснээр бид агаар-агарын блокоор нь үнцийг гэмтэхгүйгээр гаргаж авах боломжтой. Үржүүлгийн мөчрийг савнаас гаргасны дараа шууд савнд шилжүүлж болно. Бид энгийн универсал хөс ашигламаа. Тусгай хурц баг шаардлагагүй. Үржүүлгийн мөчрийг байрлуулж болгоомжтойгоор хөрсөөр дүргүү. Хөрсийг тогтоохын тулд зөөнөн усалгаа хийм. Хэд их услахыг боо. Одоо маш чухал өөр нэг хэсэг бий. Байлал. Энэ үржүүлгийн мөчөр гадаах чиглэг агарт дассан биш. Учир нь тэрээр шилэн савнд хаалтбай бичил урамсгалд ургаж байсан. Тиймээс би үүнийг шууд нарны гэрэлттэй зуушхав. Бид үүнийг хагас сүдэртэй шууд бус хэрэгстэй газар байрлуулж аажмаар дасгаж эхэлнэ. Мөн анхаарах ёстой зүйл бол үндэс нь өсөн урцсан дугаасан болохоос хөрсөнд биш. Тиймээс тэгчээр хэрэгтэй. Энэ дасах үйл явц ойролцоогоор 7 хоногоос 10 хоног үрг ижилдэг. Тэр хугацаанд зүгээр л ажиглана. Үндэс суулгац бат бох байж хэвэм хөгжиж эхэлж байгааг харах үед бид дасах үйл явц зөв болсон гэдгийг мэднэ. Харин чамд харагдаж байгаа шиг ямар нэгэн хачаан арга зэли байхгүй. Энэ бол маш энгийн байгалийн арга юм. Энэ бол ихэнхдээ чамд хэлхий хүсдэггүй томоохон нөөцүүдийн нэг юм. Хэрвээ энэ бичлэг чамд хэрэг болсон бол ургамалд дуртай өөр хүнд хуваалцаарай. Лайк дараад энэ төрлийн контент ихэвчлэн хуваалцагддаг болохоор илүү олон хүнд хүрэхэд минь туслаарай. Хэрвээ ямар нэгэн асуулт тавьвал доорх сэтгэгдэлд үлдээгээрэй. Би ямар ч болцооргүйгээр туслах болно. Энэ төр үзсэн баярлалаа. Дараагийн бичлэг дээр уулзъя.